Өнгөрсөн оны сүүлээр замын ачааллыг бууруулах мөн нэгдүгээр игнэгээр нийтийн тээврийг зорчуулах зорилготойгоор улаан шангуудыг 1 болон 2 дугаар игнийг зааглан тавьсан билээ. Арзааж сарцаасан эвдэрхий хашаа шиг замын голоор харагдах улаан шанг хараагүй хүн байхгүй бизээ. Энэхүү улаан шанг хотын захирагчийн тушаалаар нийтийн тээврийн автобус, троллейбусыг чөлөөтэй зорчуулах, мөн замын ачааллыг бууруулах зорилготой 1, 2 дугаар игнийг тусгаарлаж тавьсан. Улаанбаатар хотын замын их ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай нийслэлийн засаг даргын 2012 оны 532 тоо захирамжийн дагуу Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор замын 1-р игнийг тусгаарласан томыг бол 2012 оны 8 сарын 27-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээний автобус троллейбусыг давуу эрэхтэй зорчуулахаар ингээд тавьж ирсэн байна. Энэ захирамж хэрэгжиж эхэлснээс хойш бол энгийн автомашинтай иргэд маань зарчих хэсгийн 1-р игнээ илүү орох үргэлжлсэн шар шугам тэмдэглэж гисэн энэ тэмдэглэлийг харсангүйгээс болж орох ийм зөрчлүүд нөлөөлгүй их байсан. Иймд энэ зөрчлийг таслан зогсоох эргээд нийтийн тээврийн хэрэгслийн явах замыг илүү тодтогч өгөх үүднээс бол 10 сараас эхлээд бол эдгээр оюун төмнүүдийг бол байрлуулсан. Эхний ээлжинд бол 1200 орчим төмбийг бол их тайвны өргөжлөө 1-р игнээр бол байрлуулсан байж байгаа оюун төмбийг. Гэтэл өнөөдөр нэг ч шон зам дээр байхгүй байгааг та анзаарсан байхаа. Өнгөрсөн өвөл дайруулж, хагарч, хугарч уурсан улаан шонгууд замын голоор олон байсныг хүн бүхэн санаж байгаа болов. Уг нь нэвдрээд хугараад байгаа шон хасах хороос нэмэх 20 градус тэсвэртэй 3000 удаагийн нугралтыг даадаг гэж урд хөршөөс авч байжээ. Гэвч ихэнх шон эвдэрч ахиж засварлах нөөцгүйгээс өнөөдөр улаан шонг бүгдийг нь авсан. Эдгээр төмний бол тодорхой хэмжээний нөөцтэй байсан. Тэдгээрийг өвлийн яг хит ачааллын үед бол сольж засварласан боловч хавар яг улаан ороод ирэх энэ цаг мөчид бол тухайн төмнүүдийн өнгө үзэмж бол нэлээдгүй муудсан, үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Энэ шалтгаанаар тэгээд нөөц нь байхгүй болсноос бол эдгээр төмнүүдийг бол бүгдийг нь бол буцааж авсан байж байгаа. Зүгээр байсан шонг яагаад дайраад байдаг нь хариуцлагагүй, сахилгагүй жолооч нарын хийж буй ажил гэж олон хүн хэлдэгч замын хөдөлгөөний хяналтын камерт бичигдснээр уг шонг дайрч байгаа жолооч нарын 95% нь нийтийн тээврийн том оврын автобус байна гэсэн тоо гаржээ. Анх нийтийн тээврийн автобусыг давуу эрэхтэйгээр зорчуулах зорилготой энэхүү шонг байрлуулсан ч нийтийн тээврийн автобуснууд өөрсдөө дайраад байдаг. Гэндэч би, гондоч би гихчээр жолооч нараас гадна нийслэлийн зарим зам стандарт бус хит нарийнхан байдгаас автобус зогсоолоос гарах мөн орох үед шонг мөргдөг гинэ. Тэгэхээр энэ эрзэнэн төмп бол нийслэлийн хөрөнгөөр бол тавигдсан байж байгаа. Энэ төмп маань өөрөө бол ер нь яг тодорхой хэмжээний температурд бол 3000 удаагийн нугралтыг даадаг гэсэн ийм техник нөхцөлтөөр бол анх тавигдсан. Хэдий тийм боловч Монголын цаг агаарын нөхцөл байдал тэгэхээр энэ автобуснууд бол их дайрсан эдгээр төмнүүдийг мэдээж тэр томоос автобус дайраад явдаг. Эргээд хүүтний үйлдэл байсан. Тэгээд нөгөө оюун төм маань деформацид ороод эргээд буцаагаад хэвийн хэмжээнд орох юм боломжгүйгээсээ болж ихээр бол бас ингэж хугарч унсан ийм зүйлүүд бол байж байгаа. Тэгэхээр энэ бат бүхэн хувьд бол манай улсын эрсдэл цаг уурт бол бас сайн зохицохооргүй байсан тал бол харагдаж байгаа. Тэгээд жолооч нарын бас хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас болж бол ихээр дайрагдаж ингэж гэмтсэн байж байгаа. Өдөрт тунд 60-80-аас 100 шон эвдэрдэг гэсэн тоо гарсан байна. Тиймээс энэ үйлдэлийг тасан зогсоохоор замын цагдаагийн газраас дүрм зөрчиж, тусгаарлагч шонг дайрсан жолоочийн эрхийг 6 сар хүртэл хугацаагаар хасах захиргааны хэргийн 25-ын 5-д зааснаар хохирлыг бүрэн барагдуулж торгох арга хэмжээ авах өөрөөр хэлбэл шонгийн үн болох 18,000 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн төлөвлөх заалт хүртэл гаргажээ. Гэвч жолоодох эрхийг нь хасаад шийдчих асуудал биш бололтой. Уг заалтын дагуу шонг дайрсан жолооч нарт торгуулийн арга хэмжээ авсан юм байна. Гэхдээ бүх шонг эргээд төлөвлөе гэхэд ихэвчлэн шөнийн цагаар шонг дайрсан байдаг учраас эзэн холбогдогчийг нь тогтооход хүндрэлтэй байдаг гинэ. Шөнө өрөөний цагаар бол ихэвчлэн их дайрагддаг. Тэр болгонд цагдаагийн авал багч хяналт бас хэцүү. Ер нь бол яг өдрийн цагаар үүрэг гүйцэтгэж явах үед бол мөргөгдсөн бол нэлээд хитэн төмпний бол хохирлыг бол Улаанбаатар зам арчилт компани руу бол жолооч нарыг явуулж бол барагдуулсан байж байгаа. Шөнийн цагийн эрсдлээ бол тэдний байгууллага өөрсдөө хариуцсан. Үн үртгийн хувьд нэг шонг 18,000 төгрөгөөр тооцсон нийт 2620 ширхгийг авсан байна. Бодоод үзвэл 50 орчим сая төгрөг болж байна. Энэ нь зөвхөн шонгийн үн. Үүнээс гадна шонг зам дээр байрлуулах ажлын хүс, бусад зардал гээд татвар төлөгчдийн мөнгнөөс 50 орчим сая төгрөг салхинд хийсжээ. Энэ оюун төвний маань нэг бүрийн яг суйрлуулах ажлын хүс өртөх нь болохоор 18,000 төгрөгийн өртөгтэйгээр анх бол суйрлуулагдажсэн. Өвлийн үйлрэл мөн хариуцлагагүй жолооч нарын буруутай үйл ажиллагаанаас тухайн төмнүүд хугарч дайрагдаж өнгө үзэмжээ бол алдсан байж байгаа. Уг нь заавал ийм нас богино чанар муу шонг зам дээр байрлуулах шаардлагагүй талаар иргэд хэлж байна.